За бидний хэл заншнаар сөөхийн тухай хууль 2003 онд батлагдсанаас хойш 5 удаа нэмэлт өөрчлөлт орсон. Гэхдээ энэ хууль бол одоо цаг хугацааны шаардлагаар мөн өөрийнхөө үүргийг бас одоо төдийлөн сайн гүйцэтгэж чадахгүй байгаа талаар иргэд олон нийтээс ч гэсэн мэргэжлийн байгууллагуудаас ч гэсэн удаа гомдол гардаг. Сууц өмшгтийн холбоо өөрөө ямар засаглалтай байх ёстой юм бэ гэдэг асуудал ч гэсэн өндрөөр тавигдж байгаа. Тэгэхээр энэ бүгдийг одоо оруулсан хуулийн шинжилсэн найруулгыг улсын хурлд өргөн барихаар ажиллаж байна. За энэ дээр хамгийн их иргэдээс болон мэргэжлийн байгууллагуудаас тавьж байгаа санал бол нэгдүгээрт мэдээж сөөхийн төлбөрийн асуудал байгаа. Сөөхийн төлбөр одоо оршин суугчдын 60-аас 70% нь л тогтмол төлдөг, үлдсэн хувьд нь бараг төлдөггүй гэсэн ийм судалгаа гарсан байна. Тэгэхээр хамтдаа оршин суугчид энд хамтын одоо амьдралын дүрмийг үүсгэж явж байгаа бол сөөхийн төлбөрөө ашиглалт хамгаалтынхаа зардлыг энд тэнцүү хуваах ёстой гэсэн ийм саналуудыг бол иргэдээс их ирж байгаа. Нөгөө талаараа мэдээж төсн төлбөрийг нь сөөхийн үйл ажиллагаа доголддог болмаа санхүүгийн ил тод байдал засаглал муу учраас үр ашиггүй зарж байна. Яг тухайн дундын өмчлөлийн төрөнгийг сайжруулах тал дээр одоо үйл ажиллагаа хийхгүй байх гэсэн гомдол бас ирдэг учраас сөөхийн санхүүгийн үйл ажиллагааг илүү ил тод болгох, илүү хариуцлагажуулах энэ асуудал дээр голчилж ажиллаж байна.